Халелуя. Бүгдээрээ хамтдаа эхэзэн рүү залбирцгаая. Их эзэн минь танд баярлалаа. Энэ гайхалтай өдрийн төлөө, таны цагийн төлөө танд талархаж байна эзэн минь. Эзэн минь та өөрөө бидэнтэй хамт ярьж, бидэнд өөрийн үгээрээ ишлэлт илэрхийл, урам зориг, итгэл найдар өгөх болтугай. Эзэн минь ээ, таны өнөөдрийн үгийн цагийг та өөрийн ариун сүнс оршихугаараа хөтөн дагуулгалтугай. Есүсийн нэрээр. Амен. Амен. Бүгдээрээ хажуудлынхаа найстай мэдлээд эзний оршихуд сууцгаана уу. За эзний өдрийн минь төргийн итгэлийн ахын дүүсээ сайхан хаваржж байна уу? Дулаараад гадаа их цаг агаар их сайхан болж байна. Тэгвэл хавар бол цаг агаар янз янз л өрнөдөг. Нэг бол хүүтэрнэ, нэг бол хална, нэг бол шуурна. Янз янзын тийм цаг агаарын нөхцөл байдал бид нар үздэг байгаа. Амен. За өнөөдөр би та бүхэнтэйгээ Даниэл номоос хуваалцах болно. Даниэл ном Библиээ авчирцгаас нөөнийхөө. Библи байна уу? За Библийн Даниэл номын 3:19-оос 30-ыг харъя. За би эндээс дуудаж өгье. Тэгэхэд Небухаднецар хилэн давтаж Шадрах, Мишах, Абедnego нарт хандан царай нь хуурчээ. 100-ыг галлах ёстойгоосоо 7 дахин илүү галлахыг тэрээр тушаав. Шадрах, Мишах, Абедnego нарыг хүлээд дүрлцэн галтаа 100-нд хаяхыг цэргийнхээ дотроос хамгийн тэнхээтэй даачдад тэр тушааваа. Тэгээд эдгээр ирсийг дээл, өмд, толгоон өмсгөл бусад бүх хувцастай нь хүлж дүрлцэн галтаа 100-нд хаяв. Хааны тушаал шавдуу 100 хит халуун байсан учраас Шадрах, Мишах, Абедnego нарын авчирсан ирсийг галын дүл шатааж алваа. Харин Шадрах, Мишах, Абедnego гэх эдгээр 3 ир хүлээтэй чигээрээ дүрлцэн галтаа 100-нд унжээ. Дараа нь Небухаднецар хаан гайхаж яаран босож ирээд ирлээ. Тэрээр дээд түшмэттэй бид 3 ирийг хүлж гал руу хаясан бусуу гэсэнд тэд хаанд хариулна. Тийм ээ хаан гэв. Хаан хариулан хараач. Хүлээсгүй 4 хүн галд дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. 4-р нь бурхтын төрхтөө юм гэв. Небухаднецар хаан дүрлцэн галтаа 100-ны аманд ойртож очиод хамгийн дээд бурхны зарц Шадрах, Мишах, Абедnego нараа гараад ир наашир гэжээ. Тэгээд Шадрах, Мишах, Абедnego нар гал дундаас гарч ирэв. Бүх аймгийн удирдагч цэргийн ноёд түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж гал энэ ирсийн бид ямар ч нөлөөгүй байсныг харваа. Үс нь хуухлагдаагүй, дээлэн ч хувраагүй, тэднээс түлэнхий ч үнэр үнэрцэнгүй. Небухаднецар Шадрах, Мишах, Абедnego нарын бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэр илчээлгээж өөрт нь итгэн хааны тушаалыг зөрчиж бурхнаасаа өөр ямар ч бурханд үйлчлэхгүйгээр мөргөгчгүйгээр бие тушаан өгсөн зарснараа аварсан билээ. Тиймээс Шадрах, Мишах, Абедnego нарын бурхны эсрэг хаашаа шим ярих альва арт түмэн үндэстэн баг хилийг хэсэгчлэн завчиж гэрийг нь үнсэн товрог болгох зарилгийг бий болгож байна. Учир нь ингэж аварч чадах бурхан өөр байхгүй юм аа гэж. Ингээд хаан Шадрах, Мишах, Абедnego нарын Вавилонд тушаал өвшүүлвэ гэсэн байна. Амен. За нэлээд их урт эсхийг уншлаа. Даниэл ном нь ерөнхийдөө Еврей Библийн хамгийн сүүлд бичигдсэн ном гэж үздэг. Тус номыг болохоор Сэлүк удмын 4-р Антиох Апинасын хааны үед буюу манай эртний 175-аас 164 онд бичигдсэн номоо гэж үздэг. Яг саяны ярьсан Даниэлийн түүх болохоор биднээс 2600 жилийн өмнөх болсон түүх байгаа. Тэгэхээр яг энэ болсон түүх бол 2600 жилийн өмнө болсон түүх гэж ойлгоход болно. Үндсэндээ Даниэл номын эхний 1-6 дугаар бүлэг юунд тухай өгүүлдэг вэ гэхээр Даниэл болон түүний найзууд болох Шадрах, Мишах, Абедnego нарын тухай гардаг. Эдгээр хэрхэн хааны өмнө хэрхэн Вавилоны олзод байхдаа бурхны гайхамшиг хийсэн хааны зүүдийг тайлсан энэ талаар гардаг байгаа. Дараагийн хэсэг нь болохоор 7-оос 10 дугаар бүлэг нь болохоор ерөнхийдөө бол
эскатолог буюу дэлхийн төгсгөлийн талаар үгэлдэг. Иш үзүүлгийн ном гэсэн үг. Тэгэхээр уг ном бол ишсэн номтой бол маш уялдаа холбоотой ном гэж ойлгож болно. Тэгэхээр ерөнхийдөө бол саяны миний уншсан хэсгээ өмнөх хэсэг дээр болохоор юу гардаг вэ гэхээр Небухаднецар хаан маш өндөр алтан хөргийг бий болгодог, байгуулдаг, босгодог. Тэгээ энэ хөргөдөө ард түмнийг мөргөж сөгдөхийг тушаасан талаар ерөнхийдөө гардаг байгаа. Өмнөх хэсгийг уншихад. Тэгээ яг энэ нөхцөл байдалд Шадрах, Мишах, Абедnego гэж энэ гурван еврей залуу гарч байгаа бол энэ еврей залууг хоёр дахь бүлгээс харах юм бол энэ залуучууд бүгдээрээ хаанд нэр нөлөөтэй, Вавилонд нэр нөлөөтэй ийм хүмүүс байсан. Хааны маш сайн өндөр албан тушаал хашдаг хүмүүс байсан байгаа. Даниэл 2 дугаар бүлгийн эцэстээр болохоор хааны зүүдийг тайлаад бүр ерхий сайд болтоо дэвшдэг. Тэгээ яг энэ дээр бол сая Даниэлийн талаар ерөөсө дурддаг 3 дугаар бүлэг дээр дурддаг. Ягаад гэвэл Даниэл болон Даниэлийн найзууд энэ Шадрах, Мишах, Абеднегийн талаар гарч байгаа. Эдний итгэлийн талаар гарч байгаа. Учир нь ерөнхийдөө Даниэл бол энэ хэдтэй хамт байх байсан гэж байсан байгаа. Ер нь яагаад байгаагүй вэ гэдэг магадлал нь болохоор өөрөө сайд учраас тэнд хол газар ч юм уу, аяллаар ч юм уу эсвэл ажиллаар явж исэн байх магадaltaй гэдэг. Яагаад гэвэл Небухаднецар хаан өөрөө тэр өндөр хөргийг барьчаад бүгдэнд нь мөргөхийг тушаасан байгаа. Тэр донд бол Даниэл уг нь байж ах хэвээр үнэ нэг шүү дээ. Тэгэхэд байгаагүй. Тэгээд Шадрах, Мишах, Абедnego нар хааны тэр өндөр алтан хиймэл шүтэнд мөрөхгүй гэж өөрсдийн итгэлийг хамгаалдаг. За өнөөдөр би та бүхэнтэй буулт хийдэггүй итгэл гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцах болно. Би та бүхэнтэй 3 зүйлийн талаар ерөнхийдөө эзний үгнээс хуваалцсан. Нэгдүгээрт итгэл бол сонголт шаарддаг гэдэг талаар. 19-с 23 дугаар эшлэлдэр харах юм бол тэгэхэд Небухаднецар хилэн давтаж Шадрах, Мишах, Абедnego нарын царайнд хуурчээ. 100-ыг галлах ёстойгоос 7 дахин илүү тэрээр галахыг тушаасан. Мөн тэднийг хүлээд цэргүүдтэй галж шидэхийг тушаадаг байгаа. Тэгээ яг энэ зүйлийг хийж яхад 7 дахин илүү галыг өрдөө гэдэг ийм тушаал буулгадаг. Маш их хүчтэй гал гэсэн. Тэгээд тэрийг шидэж байгаа хүмүүс нь тэр галын дүлд шатж байгаа талаар энд өгүүлж байгаа. Небухаднецар хаан хэлэхдээ тэнхээтэй, тамир тэнхээтэй тэр цэргийн хүмүүсээр тэднийг шидвэс. Тэд нар галын дүлд өгсөн байгаа. Энд бол Бурхны гайхамшиг бий болсон гэсэн. Бурхан өөрийнхөө гайхамшигаар тэр өөрийн хүмүүсийн тэр итгэлээр дамжуулан тэднийг аварсан. Өнөөдөр бид нэр амьдралын ямар нэгэн хэцүү тохиолдол, асуудал, бэрхшээлүүд зөндөө тулгардаг. Итгэгч биднэрт. Ер нь итгэгч биднэрт гэхээс илүү хүмүүс биднэрт янз янзын асуудал, бэрхшээлүүдэд тулдаг байгаа. Бидний амьд хүрэх байна уу? Эсвэл амьд хүрэхээргүй байна уу? Ингээд олон бэрхшээлтэй асуудал. Хэрвээ бидний амьд хүрэхээр яг итгэлийн баатарч энэ еврей 3 залуучууд шиг ийм нөхцөл байдал биднэрт өнөөдөр тулвал яах вэ? Хэрвээ танд өнөөдөр тулвал яах вэ? Бид нэр өнөөдөр Монгол улсад амьдарч байгаа амарлан тайван өөрсдийн хийх ёстой юм хийгээд аз жаргалтай сайхан л амьдарч байгаа. Яг эднэр шиг ийм юм дээр нүүр тулсан маш олон үндэстэнгүүд байгаа. Бидний одоо байхгүй гэж хэлж чадахгүй. Маш олон тийм үндэстэнгүүд байгаа. Итгэлээсээ болж хоолоогоо хэрчүүлсэн тийм. Итгэлээсээ болж амьд нь хүрсэн. Итгэлээсээ болж шатаалгсан. Итгэлээсээ бол дүүжлүүлсэн мянган итгэлийн ахын дүүсэр байгаа. Яг энэ еврей 3 залуучууд шиг. Гэхдээ эзний гайхамшиг бидэнтэй хамт, итгэлтэй хамт байдаг. Итгэлтэй хүнд бүх зүйл боломжтой гэж бичээс тэр бичээтэй байдаг. Тэгэхээр энэ гурийн итгэлээр дамжуулан Бурхан өөрийн гайхамшиг хийсэн. Тэгээ Бурхан энэ гурийг галаас бүтэн гаргаад ямар ч одоо юу гэдэг тэдний дээлнээс нь хинсүү хариус үнэртэхгүй байсан гэж байгаа байхгүй. Тийм нөхцөл байдлыг Бурхан тэр гурыг
амьд гарсан хэдий ч цаана нь өөрийгөө би жинхэнэ бурхан юм шүү гэдэг тэр ишлэлтийг илэрхийлдэг өгсөн. Жинхэнэ бурхан бол би байгаа юм шүү. Яхоо гэд бурхан байгаа юм шүү гэдгийг харуулсан байгаа. Энийн өмнөх 2 дугаар бүлэг дээр харах юм бол Небухаднецар хаан зүүдлээд тэр зүүдийн тайлдаг Даниэл тайснаар бас Даниэлийн бурхныг Небухаднецар алдаршуулдаг. Тэгээ тэр мартсан байгаа хөх хоромхон зур. Тэгээ хаан бол ерөнхийдөө өөрийнхөө хүснийг л хийдэг л дээ. Дэлхийн хаадууд өөрөө ямар тушаал гаргана уу тэр л бол ерөөсөө өөрийнх нь яг үндсэн одоо тушаал бол тушаал гэсэн үг шүү дээ. Тэгээ хаан өөрөө тэр байдлыг умартаад өмнө нь магтаж исэн, өмнө нь Даниэлийн бурхан гэж магтаж исэн мартаад тэр өндөр хиймэл шүтээнийг барьж байгаа. Ер нь энэ хиймэл шүтээнийг барьж байгаа гол үндсэн бол өөрийгөө л алдаршуулах шүү дээ. Хаан бол өөрийгөө би ийм агуу байсан гэдгийг л алдаршуулж байгаа. Тухайн үеийн Вавилон гэдэг бол одоо маш хөгжил цэцгэлтэй том гүрэн байсан. Тэнд бүхий л үйл ажиллагаа, бүхий л том гүрэнд нь юу явагддаг вэ? Тийм эдийн засаг, улс төр бүх зүйл явагддаг байсан гэсэн. Тэгээ би бодсон л доо Небухаднецар хааны тэр барьсан юуг хиймэл шүтэн хэр өндөр байсан бэ гэд судалж үзсэн чинь 27 метр өндөр тийм алтан хөрөг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ манай энэ ганданд байдаг нөгөө юу илээ? Нөгөө том хөрөг чинь жанраас их лөө. Тэр чинь 26 метр, 25 метр баг адилхан юм байна. Өндрөөрөө яг тиймэрхүү хэмжээтэй хиймэл шүтэнийг дуурайгийн тэр хөндөд байгуулсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг л тэр жанраас их шиг өндөр одоо тэр зайсангийн хажууд баруун талд байгаа бас нэг хиймэл шүтэн байдаг шүү дээ. Тэр бол нэг 24 м өндөр юм байл. За нэг багцаа тиймэрхүү гэж одоо төсөөлөхөд ирнэ болно. Тэгээ ер нь бол яг энийг яг энэ Даниэл номын энэ хэсгийг бодоод ингээд бясалгаа судалж явах явцад юу анзаарсан бэ гэхээр яг л манай Монгол улс ер нь яг энэ олон хиймэл шүтэнүүд маш их байгаа. Тэгэд энд мөргөж байгаа мянган хүмүүс байна. Тэгээ энд хэн хүрэх вэ? Яг энэ еврей 3 залуучууд шиг итгэлээ хамгаалдаг итгэлийн ахын дус биднэр л хүрнэ гэж. Биднээр дамжуулан улс үндэстэн Монгол улс цаашлаад хаа өрхийг мэдэхгүй. Дэлхийн хязгаар хүртэл та нар миний гэрч байх болно гэж эзэн өөрийнхөө үгэнд хэлсэн баг. Тэгэхээр биднээр дамжуулан энэ Монгол улс маань энэ хиймэл шүтээний боолчлолд муу яар сэнсийн боолчлоос гарах юм байна гэдэг энэ гүн гүнзгий ойлголтыг хүлээж авсан баг. Тэгэхээр бид бүгд энэ сууж байгаа итгэлийн ахын дус бүгдээрээ энэ зүйлийг хийх ёстой. Бурхны итгэлийг чандан сахиж эзний авралын сайн мэдээг тунхаглах ёстой юм ахын дүүсээ. Амен. Тэгээ манай эртний 4-р зуунд Йохан Христосмос гэдэг юм пастор байсан байгаа. Тэр тухайн үеийн Ромын эзэнт гүрэнд Христ итгэлийг маш хүчтэйгээр тунхаглаад Ромын эзэнт гүрний хаан түүнийг дуудаж цэмэлдэг байгаа. Чи энэ итгэлээ болоо, энийг тунхаглахаа бол. Хэрвээ би тунхагласаар байх юм бол чамаа би эх орноосоо хөөх болно шүү гэд тэгдэг. Тэгээ нөгөө Йохан Христосмос болохоор та намайг тэгж хөөж чадахгүй. Яагаад гэвэл энэ дэлхий бүхлээрээ миний бурхан хийснийх юм а гэсэн. Тэгвэл би чамайг энэ зүйлийг хийхгүй тулд хамаг хүн амтан бүх зүйлээс чинь харилцаанаас салгаад цөллөгт аваач явуулна гэдгсэн. Цаашлаад бүр амь насыг чинь авна гэж хэлсэн. Тэгээ Йохан Христосмос юу гэсэн бэ гэхээр яг энэ еврей 3 залуучууд шиг итгэл дээрээ бат зогсоод тэгсэн ч гэсэн миний амь нас, миний эд хөрөнгө тэнгэрт байгаа. Миний амь нас бурханых. Би хаанч очисон ганцаардахгүй. Би бурхантайгаа хамт байх учраас та юу гэснээ хийгсэн. Яг энтэй адилхан Шадрах, Мишах, Абедnego нар эзний тэр хааныхаа өмнө цэг зогсож
эзэнд итгэх итгэлээрээ, бурханд итгэх итгэлээрээ тууштай байж чадсан байгаа. Тэгэхээр өнөөдөр бид эндээс юу сурах вэ гэхээр Шадрах, Мишах, Абедnego нар эзний хуулийг дагдаг, Мосегийн хуулийг дагдаг. Хуучин гэрээний үед бол хуулийг л дагдаг байсан шүү дээ. Шинэ гэрээний үед бид нар эзний хайр, нэгүсэл, ивэл, эрүүл нэгүсээр амьдарч байгаа. Тэгэхээр тэд нэр хуулийг дагаж, эзний хуулийг дагаж мөрдөж амьдардаг хүний хувьд тууштай зогсны адил бид бүгд ч гэсэн эзний нэгүсээр аврагдсан нэг юм аа. Тийм учраас бид нар эзний нэгүсийг хажуудаа байгаа эзнийг танихгүй олон мянган хүмүүст бас дамжуулах ёстой. Ийм үүргийг хүлээсэн хүмүүс юу гэдгийг хэлмээр байна. Тэгээ цааш нь итгэл бол сорилтод шалгагддаг гэсэн ба. 3:24-өөс 25 дээр дараа нь Небухаднецар хаан гайхаж яаран босож ирлээ. Тэрээр дээд түшмэдтэй бид 3 нэрийг гал руу хүлж хайсан биш үү гэсэнд тэд хариулан тийм ээ хаантан гэв. Хаантан хариуд хараач хүлээсгүй тэнд 4 хүн гал дунд явж байгааг би харж байна. Тэд гимтээгүй байна. Дөрөвдөх нь бурхтын төрхтөө байна гэсэн мэт. Амен. Энд юуг харуулж байна гэхээр эзэн бурхан энэ 3 ирээ залуутай хамт байсан. Энийг судлаачид зарим нэгэн судлаачид юу гэж үздэг вэ гэхээр бурхны хүүгийн төрхтөө нэгэн байна гэж хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Есүс Христийн талаар хэлж байгаа. Есүс Христ тэр 3 залуутай хамт байсан. Бурхан тэр 3 залуутай хамт байсан. Тэр 3 залууг хамгаалж, аварч, тэр 3 залууг тэр галаас амьд гаргасан баг. Тэднийг хайсан тэр цэргүүд галынхын дүлд шатаж өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр ямар их тэр хүчтэй гал вэ гэдгийг эндээс харж байна. Тэгээд Даниэл номыг судалж байхын явцад Даниэл, Шадрах, Абедnego нарыг Мишах 3-ыг ингээд судалж байсан. Өмнө нь еврей нэрд нь өөр нэртэй байсан байгаа байхгүй юу? Одоо Вавилоны олзод ирэхээс өмнө. Тэгээд Даниэлийг болохоор яг орчуулах юм бол еврейгээр бурхан бол шүүгч гэдэг ийм утгатай нэр байгаа байхгүй юу? Тэгээд бурхан Даниэлийг болохоор Вавилонд авчираад Белтшазар гэдэг нэртэй болгож байгаа. Цааш нь та унших юм бол өмнөх хэсгээр унших юм. Белтшазар буюу амь насыг хамгаалаач гэсэн ийм утгыг Вавилон нэр өгчөж байгаа. Тэнгүүл Хананягийн нэрийг болохоор юу гэсэн бэ гэхээр эзэн Йохова өршөөнгүү гэсэн нэрийг Шадрах болгоё. Энэ болохоор юу гэсэн утгатай вэ гэхээр энэ хиймэл шүтээний Мордок гэдэг ийм хиймэл шүтээнийх нь нэр байгаа даа. Тэгээ Мишаэлийн нэрийг болохоор Мишах буюу Шүүмэр гэдэг ийм Вавилоны бас хиймэл шүтээн бурхны нэртэй болгож ингээ хувиргаж байгаа. Нөгөөх болохоор Азарийг болохоор Йохова тусалдаг гэсэн ийм нэрийг нь болохоор Абедnego буюу Вавилоны мэрэгэн ухааны шүтээн Невогийн зарц гэдэг ийм нэртэй болгож. Тэгээ энийг ингээл анзаараад хахад уг нь бол ингээ олзлогдсон хүмүүс зүгээр л нэрээрээ л баймаар байна шүү дээ. Тэгээ тэр нэрүүдийг ингэж хувиргаад эзэн авардаг, эзэн бол шүүгч, эзэн бол бидэнтэй хамт тусалдаг гэдэг нэрийг өөрсдийн шүтээнээр дөрөв ингээ хувиргаад ингээд нэрлээд ингээ явж. Тэгэхдээ энэ 3 Даниэл энэ 4 Вавилонд олзлогдож ирэхдээ маш нэр хүндтэй байсан. Учир нь тэр залуучууд ер нь 13-аас 15 настай байхдаа Вавилонд олзлогдож ирсэн гэж үздэг багт. Тэнд ирэхдээ мэрэгэн ухаанаар дүүрэн, эзний сүнсээр дүүрэн, зүүдийг тайлдаг ийм мэрэгэн ухаантай хүмүүс байсан учраас Вавилонд эзэн хаан Небухаднецар өөрийн хажуудаа байлгадаг гэж өмнөх бүлэгтээ бичээд байгаа. Тэгэхээр эзэн багаас нь тэр эдийг бэлдсэн. Израилийн өмнөд Ядагийн төлөө, Израилийн төлөө, өөрийн ард түмнийг аврахын төлөө багаас нь бэлдсэн. Өөрийгөө таньж мэдүүлэхийн төлөө багаас нь бэлдсэн байна. Бидний өнгөрсөн амьдрал явж ирсэн замнал маань эзэн бурхан биднийг яг эднэртэй айлтхан бэлдэж ирсэн байна. Би одоо 44 настай.
Тэгээ яг 44 нас энэ хүртэлх энэ амьдралыг маань Бурхан үнэхээр яг өөрийн хүсэл дотроо жолоодож намайг өдөрдөн чиглүүлж ирсэн байна гэдгийг яг Даниэл номыг ингээ уншиж байхдаа хүлээж авсан. Гүн гүнзгий ойлгосон гэсэн үг. Өмнө миний алдаатай, оноотой янз янзын тийм амьдралын нухчаа баг. Энэ нухчаан донд эзэн бүх зүйлийг сайнаар эргүүлж, өөрийн алдрын төлөө эргүүлж, өөрийнхөө хаанчлалын төлөө ашиглахаар энэ газар ингэж бэлдэж анганаасаа бэлдсэн байна гэдгийг хүлээж авсан. Тэгэхээр энэ сууж байгаа итгэлийн ахын дүүс та нар ялгаа байхгүй, бүгдээрээ ялгаа авах. Бид нэр эзний хүсэл төлөвлөгөөн дотор хамт атгаж байгаа итгэлийн нэгэн гэр бүл юм шүү. Та энийг өөрийн зүрхэндээ хүлээж аваар. Бидний өнгөрсөн алдаад оноо гэхээсээ илүү бид нэр одоо энэ зогсож байгаа нь эзний таалал, энэ зогсож байгаа нь эзний дараагийн хүсэл төлөвлөгөө биелэгдэх тэр эхлэл гэж ойлгож болох юм. Амен. Төгсгөлд нь итгэл бидэнд ялтыг авчирдаг. 26-аас 30 дугаар ишлэгийг харах юм бол тэр галаас, хүчтэй галаас амьд гарсан. Илч Паул Ром номын 13:1 дээр Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтноосноор л байгаа тул дээд эрх мэдлүүд хүн бүхэн захирдаа гэсэн байдаг. Яг энийг ингээ уншиж явах явцад ер нь эрх мэдлүүдэд хүн бүхэн захирд гэж хэлсэн байгаа шүү дээ. Уг нь бол тэр Небухаднецар хааны тэр тушаалт уг нь яг ингээд явах юм бол энэ бичээсийг харах юм бол захирагдах гэдэг шүү дээ, тий. Гэхдээ эрх мэдлээс дээгүүрх нэгэн байгаа шүү гэдгийг энд хэлж байгаа. Тэр эрх мэдлийг бий болгодог. Тэр эрх мэдлээс дээгүүрх нэг нь бий юм шүү. Энэ газар дэлхий дээр надаас дээр эрх мэдлэлтэй хинч байхгүй шүү гэдгийг Бурхан энэ дээр маш тод харуулсан байна. Яг энэ гурийн төгсгөл дээр харахад Небухаднецар хаан эзэнд алдрыг өргөдөг. Бурханыг магтдаг хэсэг гардаг баг. Шадрах, Мишах, Абедnego нарын Бурхан магтагдах болтугай гэж эзэнд алдрыг өргөдөг. Эзэн алдар магтаал хүндэтгэлийг өргөх нь хүмүүсийн бидний хамгийн гол чухал зүйл. Бид нэр өөрсдийн эзэнд алдар магтаал өргөхөөс гадна бусдад тэр боломж үе таалгуудыг нээж өгөх тэр амийн цуг болох ёстой. Өнөөдөр бид нэр хаа явсан газараа итгэл дээр яг энэ гурван еврей залуу шиг итгэл дээр тууштай зогсож итгэлээ тунхаглаж итгэлээ дамжуулж явах ёстой. Бид нар танихгүй хэн нэгэнд Бурхныг мэдэхгүй хэн нэгэнд итгэлээ дамжуулж итгэлээ тунхаглаж өөрсдийн үр хөвгтөдтэй итгэлийнхаа өвийг уламжлал болгон бэлдэж өгөх ёстой талаар энд маш тод харуулж байгаа. Бурхан өөрт нь үн цэвэрлсэн хүмүүсийг хамгийн хүнд сорилтын дунд хамгаалж, аварч, цаашлаад өргөмжилдэг талаар энд харуулж байгаа. Гэтэ энэ гурыг ингээд харах юм бол эхлээд бол хааны өмнө очиод өстө өргөхгүй би тэр хэмжтэй чинь мөргөхгүй гэж ер нь нэг тийм нэг маш ихтэй цаашлаад бүр хааныг үл тоомсорсон тийм хэм маягийг харж болдог. Тэгээ саяны 19-оос эсийн эхний бүлэгт эхний ишлэлдэр хааны царай хувирчээ гэж байгаа юм. Яагаад вэ гэхээр Даниэл, Мишах, Абедnego, Шадрах энэ хэд болохоор хааны итгэлтэй бас нөлөөтэй улс төрийн хүмүүс байсан байгаа. Тэгээ тэд нартэй зориулж хэлж байгаа шүү дээ. Царай нь хувираад та нар мөрөгчл дөө тий гэж эхний яг өнгө айсныг тийм хандлагатай байдаг. Тэгээ хаан болсон хаан халдайчууд таны авчирсан энэ еврей гурван залуу таны өмнө таны тушаалыг бол эсэргүүцээд юу таны тэр мөргсөн тушаал мушаал энэ гурав бол тоохгүй юм байна гэд ерөнхийдөө бол тэднийг хаанд ингээд халдайчууд хатгаж энэ гурван залууг галд унахын нэг хийдэг баг. Гэхдээ энэ хатгалаг биш. Энэ бол Бурхны төлөвлөгөө байсан.
Бурхны авралын төлөвлөгөө байсан. Эхлэл номоос ишлэл ном хүртэл Есүс Христийн Бурхны бидний эцэг аавын авралын төлөвлөгөө эхнээсээ дуусан тусал Бурхан эзний авралын төлөвлөгөө явдаг. Хүмүүсээ хэрхэн унах уу, хэрхэн босох уу, хэрхэн энэ амьдралын дундуур туучих уу гэдэг бүх зүйлийг мэддэг. Эхнээс ахуулаад ишлэл ном хүртэл Бурхны авралын төлөвлөгөө. Бид нэр тэр Бурхны авралын төлөвлөгөөний нэгэн хэсэг. Бурхан биднээр дамжуулан өөрийнхөө авралын төлөвлөгөөг гүйцэтгүүлэх юм ахын төсөө. Амен. Иохан номын 18-ын 27-28 дээр миний хонд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд намайг дагдаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээч мөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь булаахгүй гэсэн. Иохан 7:11 дээр цаашид би ертөнцид байхгүй. Харин тэд ертөнцид байна. Би танд очино. Ариун аава надад өгсөн нэрээрээ тэднийг хамгаалаач. Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач гэсэн. Амен. Тэгээ өнөөдөр бид бүхэн энэ итгэлийн еврей 3 залуугаас итгэл дээрээ зогсох талаар сурч байгаа. Бид нар өнөөдөр яг итгэл дээрээ зогсож чадж байна уу? Энэ нийгмийн янз янзын харанхуй гим нүгэлтэд хутгалж байгаа нүглийг та өөрөө дотроос асуугаарай. Би итгэгч эзэнд итгэдэг, Бурхан тань найддаг гэчээд энэ дэлхийн гим нүгэл тэр буруу муу зүйлтэй та хутгалдаа явж гин үү? Та хин нэгэнтэй одоо юу гэдэг архитаад, согтуураад хин нэгэнтэй буруу муу зүйл хийгээд, зодон цохоо хийгээд ингэж явж гин үү? Энэ ертөнцийн муу муухай зүйлтэй хутгалдаад, завхаараад хүн алаад явж гин үү? Энийг та сайн бодох хэрэгтэй. Галаат номын 5 дугаар бүлэг дээр сүнсний үр жимс болоод махан бодийн хүслийн талаар гардаг баг. Махан бодийн хүсэл юу вэ гэхээр завхаарал, аллага, энэ ертөнцийн бүхий л тэр муу муухай зүйл ордог. Сүнсний үр жимсэн эсрэгээрээ хайр, инэрэнгүй байдал, сайхан сэтгэл гэдэг та Галаат номын 5-аас харах юм бол уншиж болно. Тэгэхээр бидний итгэл энэ нийгмийн, энэ ертөнцийн хар бараан зүйлтэй хутгалдаж тэрэнд орооцолдох биш. Бидний итгэл бол яг энэ 3 залуу шиг итгэл дээрээ бат зогсож тэр хиймэл шүтээнд мөрөхгүй байсантай яг адилхан энэ нийгмийн бүхий л тэр муу муухай зүйлтэй орооцолдохгүй байж, холдохгүй байж, гар дүрэхгүй байх энэ итгэлийг хэлж байгаа. Тийм учраас бид нэр сорилт уруу татлаханд ер нь орно. Байнгын л ийм нөхцөл байдалтай тулгарсаар байна. Гэхдээ энэ нөхцөл байдалд бид нэр итгэлээ хамгаалж, бат зогсож би Бурханд итгэдэг, би жинхэнэ Бурханд итгэдэг. Би жинхэнэ Бурханы үгийн дагуу амьдрна. Би түүний үгнээс баруун зүүн тийш хазаахгүй гэдэг энэ бат итгэл дээрээ яг энэ еврей 3 залуучууд шиг зогсох хэрэгтэй юм аахын төсөө. Амен. Та ямар нэгэн зүйл хүлээж авахгүй ойлгов уу? Яг энэ бичээсийг Даниэл номын энэ бүлгийг уншиж хахад би яг өмнө нь ямар хүн байлаа гэд бас ингээ өөр лүгөө эргэж харсан нэг тийм цаг болж ирсэн. Би чинь эзэн дээр 15 жилийн өмнө ирж ирсэн. 2010 онд. Тухайн үед ирж яхад манай эхнэр Христ итгэгч. Би чинь тэгэл нэг нийгмийн нөхрөл тэгэл гим нүгэлтэйгээ явж ялаа. Манай эхнэр намайг миний төлөө ер нь нэг тасралтгүй 2-3 жил залбирсан. Бас энэ залбирал өөр нөлөөгөө өгсөн байх гэж бодож байгаа. Одоо энэ зогсож байгааг. Тэгээд ер нь хавчлаг даралт сорилт одоо яг энэ гал шиг биш ч гэсэн өмнө би яг Христ итгэхээсээ өмнө юу гэдэг эхнэртээ сохтуу ороод хоолойг нь өргөөд ингээ хан руу ингээ дээш нь өргөөд ингээ шахацсан гэж байгаа байхгүй. Би өөрөө итгэж биш яасан. Шаан сохтуу ор. Би өөрөө тэрийг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгсэн яасан бэ гэсэн манай эхнэр чинь нэлээд том бит. Надтай өндөр намаар ирнэ адилхан шүү дээ.
Тэгээ тэр том биетэй хүнийг ингээ өргөд за чи ялээ тэр Бурханыгаа дууд, Есүсээ дууд. Би чиний тэр сатан ч юм байна. Одоо дуудаадахгүй багалзууртаад өргөцсөн гэж байгаа байхгүй. Тэгээд маргааш өглөө нь босчоод яг чи ингэсэн гэд манай ахын ярихаар би гайхаад муу ёрын сүнснээс тийм хүч гардаг юм байна гэж ойлгож авсан. Гэхдээ тэрнээс илүү хүчтэй нь Бурхан. Яг тэр үхтгийн даваан дээр эхнэр маань за ингээл үхтийн байж дээ гэж бодсон гэж байгаа байхгүй юу. Тэгэл дотроо мэдээж ярьж чадахгүй хүн чинь эзэн минь авраач. Тэгэл яг тэр мөчөд тавьсан гэж. Тэгэхээр эзэн биднийг өөрчилдөг. Эзэн биднийг авардаг. Өөрийг нь таньж мэдэхгүй байгаа яг энэ Небухаднецар хаан шиг биднийг өөрчилдөг байна. Бид нар Есүс Христийг итгэлээрээ хүлээж авч амаараа тунхаглаж зүрхэндээ хүлээж авснаар яг тэр мөчөд эзний өөрчлөлт бидний зүрх сэтгэл, бидний сүнсэнд явагддаг. Тэгээ би яг энэ үйл явдал усны дараанаас ерөнхийдөө сүмд явж эхэлсэн. Яг энэ үйл явдлын дараанаас. За энэ эхнэр маань яг юунд яваад байна? Би энэ буруу юм хийгээд байгааг ойлгож. Ер нь нэг очиж үзье энэ амьдрал маань нэг л буруу байгаад байна. Тэгээ эзний өргөнд анх удаа энэ хаалгаар орж ирээд эзнийг таньж мэдэж аврагч аа гэж хүлээж авч тэр өдрөөс хойш эзэн намайг өөрчилсөөр байна. Зүрх сэтгэлийг минь өөрчилсөөр байна. Сүнсийг минь өөрчилсөөр байна. Хүч хэрэгжүүлсээр байна. Тэгэхээр бид бүхэн яг эзний хаанчлалыг тунхаглаж энэ еврей 3 залуучуудын энэ итгэл дээр зогссон шиг яг тэр итгэл дээрээ тууштай зогсож олон хүмүүсийг олон эзнийг таньж мэдэхгүй хүмүүсийг өөрсдийн мэдих итгэл рүүгээ хөтлөн дагуулцгаая ахын дүүсээ. Амен. Бүгдээрээ хамтдаа босцгоё. Бурхан бол гайхамшигаа бидний амьдралаар дамжуулан хийн. Гэхдээ бид нэр Бурханы илүү тэр гайхамшигыг хайхаасаа илүү өнөөдөр надаар дамжуулан өнөөдөр Бурхан миний амьдралаар дамжуулан таны амьдралаар дамжуулан хэрхэн өөрийнхөө гайхамшигыг өөрийнхөө ажлыг хийх вэ гэдгийг бүгдээрээ бодож бясалгаж эзний үгийн дагуу амьдрж алхах хэрэгтэй юм ахын төсөө. Бүгдээрээ хамтаа залбирцгаая. Яг Шадрах, Мишах, Абедnego энэ 3 залуу итгэл дээрээ тууштай байж тэр галаас жаахгүйгээр тууштай байж зогсож эзэн Бурхан руугаа харж түүнд итгэж энэ их гүн үнзгийн итгэл бидний дунд яг тэр 3 залууд байсан шиг байгаасаа бид нар ямар ч амьдралын хүнд нөхцөлд үхэлтэй нүүр тулсан ч бид бүхэн энэ итгэл байх болоосоо гэж хамтдаа залбирцгаая. Биднийг сүнсээр хүчиржүүлээсэ, итгэлээр хүчиржүүлээсэ. Итгэлээр маань дамжуулан Бурхан өөрийнхөө тэр авралыг бусдад бас хүргээсэй маань эзэн Бурхан руу хамтан залбирцгаая. Хайртай эзэн минь таньда баярлалаа. Эзэн минь таны үгийн төлөө тань талархаж байна аваа. Эзэн минь Даниэл номын энсгээр дамжуулан та бидэнд ойлголтыг, ухаарлыг, ятгалгыг өгж байгаа илээ эхэз. Би таны өмнө ирж ийн эхэзэн минь. Яг энэ еврей 3 залуучуудыг итгэлтэй алхахад та бидэнд туслаарай. Та бидний итгэлийг улам илүү өсгөөрэй гэж гуйж байна эхэзэн. Бидний итгэлээр дамжуулан эхэзэн минь таны авралын сайн мэдээ, таны хаанчлалын сайн мэдээ, таныг таньж мэдэхгүй олон хүмүүс та биднээр дамжуулан өөрийн алдрын төлөө ашиглаарай гэж гуйж байна эхэзэн. Эзэн минь үнэхээр бид нар итгэл дотроо тууштай байж итгэлээр алхаж энэ буулт хийдэггүй энэ итгэл дотроо алхахад та туслаарай. Танда баярлалаа эхэзэн. Оо халелуя баярлалаа Есүс.
Та биднийг аварсанд, та биднийг хамгаасанд, та биднийг чөлөөсөнд баярлалаа гэх эзэм. Та бидэнд энэ үтгэлийг өгсөнд баярлалаа гэх эзэм нэ. Та биднийг хайрсанд баярлалаа Есүс. Бүгдээрээ хамтаа их эзнийг магтацгаая. Их эзэнд алдар магтаалыг өргөцгөөе. Итгэлийг эхлүүлэгч нь Бурхан, мөн төгсгөгч нь эзэн Бурхан билээ. Амен. Халелуя Есүс. Бидний мөнхөд юутагуугэж хамт суулъя их эзний минь агуу хүмүүр харж багтана бидний мөнхөд Бүгдээрээ эзэн рүүгээ гараа өргөөл түүн рүү ханд. Эзний оршихуй руу, эзэн Бурхан руугаа хандан. Эзэнд алдар магтаалыг өргөцгөөе. Учир нь магтагдах ёстой цорын ганц амьд Бурхан бол тэр үлээ. Яг Небухаднезар хаан эцсийн мөчид тэр хаан цорын ганц амьд Бурханд алдар магтаалыг өргөсөн. Бидний Бурхан бол алдар магтаалыг авах ёстой Бурхан билээ. Халелуя Есүс. Юутагуугэж хамт суулъя их эзний минь агуу хүмүүр харж багтана. Халелуя. Бидний цорын ганц амьд ариун эзэн минь таньдаа бид талархаж байна аваа. Эзэн минь та биднийг итгэлээр өсгөөр. Та биднийг сүнсээр өсгөөрөө эзэн. Та биднийг өөрчлөх ёстой талбарууд байвал та бидний зүрх сэтгэл сүнсэнд өөрчлөлтийг өгөөрэй. Таны үгэндний дагуу алгасан эдгээр гурван залуу шиг итгэлээр бид нэр тууштай байж бүх зүйлийг итгэлээр хийхэд та бидэнтэй хамт байгаарай. Есүсийн нэрээр. Амен. Амен. Би та бүхнийг эзний нэрээр өрөөж залбирч өгье. Эзэн таныг өрөөж сахин хамгаалах болтугай. Таны дээр эзэн царайгаа гэрэлтүүж өршөөх болтугай. Эзэн тань руу нүрээ харуулж амар тайвныг өгөх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Амен. Эзэн алдар нь байх болтугай.